Хамгийн сүүлд бичлэг орооснаас хойш 5-7 хоног өнгөрсөн байна. Тэгээд сэнсийнхэн хуваалцах юм бол өнгөрсөн 5-7 хоногийн турш би юу хийсэн бэ гэхээр үнэндээ би юу ч хийгээгүй. Тэгээд яагаад юу ч хийгээгүй гэхээр би төрсний дараах гамаа сайн барьж чадаагүйтэй холбоотой. Тэгээд дээрээс нь нөхрийн имчилгээний асуудлууд гээд намайг депресс төлөх зөндөө олон хүчин зүйлүүд байгаа. Тэгээд энэс болоод би сэтгэл ямар ч хүчгүй болоод би маань ч жоохон өвдөөд тэгээд 5-7 хоног өөртөө амралт өгсөн. Тэгээд нэг сони юм ярих юм бол би яг ингээ хизэнээс юм ойж хэлсэн талаараа ингээд эргцүүлж бодлоо л та. Тэгээд анх бол ингээд 4-р ангидаа өөртөө миний юбэг ойж хэлсэн юм шиг байгаа. Оюутлын машинтай танилцсан цаг үе маань тийм. Гэхдээ би график дизайнераар сургууль төгссөн байхгүй юу? Тэгээд мэргэжлэрээ ажиллаж явж байгаа хүнтэй суугаад ээж болоод 2018 оны дундуур ээж болоод тэгээд гэртээ суугаад хүүхд мөхтөө өсгөөл байж ахта ковид гараад тэгээ ковид гарсан чинь ингээл нийгмийн байдал ерөн сэтгэл санаа бүр эвгүй болж эхэлсэн. Тэгээд би ч ажилгүй болоод хүүхд ч маань цэцэрлэггүй болоод тэгээ хүүхдээ ингээ 2 нас өрөнгө цэцэрлэгдэг бол ажил төрөлтөй гараад ингээл буцаал ингээл нийгмийн амьдралдаа очин гэж бодож исэн хүн чинь ковид гараад бүх юм оронгороо эргэцсэн. Тэгээ манай нөхөр ч уурхаж хүн байсан болохоор гэртээ байхгүй нь олон тэгэнгүүт ингээд би депресстэй эхэлсэн. Тэгээ би бараг 3 жил хагас депресссэн баха. Тэгээ тэр үедээ би ингээд яг ч юм оёод эхэлсэн. Тэгээ бас зураг зураад эхэлсэн. Тэгээ тэр нь надад амар их хань болж исэн тухайн үедээ. Тэгээ тухайн үедээ би бэлээ эсвэр ашиглаад нөхөртөө хүүхдтэй өөртөө бэлтгэлийн өмд цамц оёол. Тэгээ сурсан мэдсэн зүйлээ ингээд бас YouTube суугаараа сонирхол нэгтэй хүмүүстэй хуваалцдаг байсан. Тэгэхээр амар нийтдээ. Тухайн үедээ тэгээ зурсан зургаа би хүмүүсийн нөгөө захиалгаар хүрэг зураг зурдаг. Тэгээд нэг хүний хүргийг 80,000-аар 2 хүнийхээ 100,000 гарчлаа зарж мараа зараад. Тэгээ ковид дуусаад би ч мэргэжлэрээ ажиллаад ингэж явж байгаад 3 жилийн өмнө бас дахиад юм аж эхэлсэн байхгүй юу? 3 жилийн өмнө болохоор 2 дахь хүүхдээ ам бүлээ нэмгээ. Тэгээд дээрээс нь манай нөхөр хор тавтар гэж онцлогдоод би ажилласаа гараад босоод гэрийн хүн болоод тэгээд ингэж бас депресстэй эхэлсэн. Депрессэнд оронготол ингэж юм болоод исэн юм шиг сонсогдоод иж магадгүй. Гэхдээ хүний хобби, сонирхол одоо хийх дуртай зүйл яг нөгөө хүнийг ингэж амар сэтгэл санааны хэцүү үеүүдэд ингэж ханилдаг байгаа хгүй юу гэж зүгээр ярих гад. За бүр амар их юм ярьчлаа. Бүр барыг толгойн юм ярьчлаа ярьсан болов. Юу. За. Энэ удаагийн хамтлагаар би корсет топ болон юу бүхний юм хослол ойж байгаа. Тэгээ силк материалыг сонгож авсан байгаа. Эрсний өнгөтэй. Силк материалын хувьд бол ер нь гогдчихвол маш амархан муухайлчдаг. Тэгээд суугаал босхоор нь л үржиждэг. Тийм эмзэг материал боловч ингээд өмсөөд ямар нэгэн хувцас ингээд хийгээд өмсгөр их ганга харагддаг. Нэг тийм ганглаагүй мөршлөө нэг тийм гангач юм шиг харагддаг. За тэгээд надад ийм шүү харагдаж байна. Энэ удаагийн маань корсет топ юу бүхний хослол маань ямар харагдаж байна комент хэлээрэй.